Сайн байцгаана уу, Жин Том байна. Өнөөдөр ярих байгаа сэдв бол 2 хоногийн өмнө цацагдсан Single Inferno-гийн 5 дугаар сизонд оролцож байгаа оролцогчдын талаар дэлгэрэнгүй танилцуулж өгье. 5 оролцогчдоо сонгож авсан байгаа. Эхний оролцогч бол Ким Минжи. 1996 оны 4 сарын 5-нд төрсөн. Тэрээр Инха их сургуулийн биеийн тамирын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалж байгаа бөгөөд 173 см өндөртэй, туранхай хэрнээ дасгалаар сайтар биеэ хөгжүүлсэн, төгс харьцаатай биеийн галбиртай. Багаасаа спортын авьяастай байсан тул дунд сургуулийн 1-р ангид байх үеэсээ багшийнхаа зөвлснөөр хөнгөн атлетикаар хичээлж эхэлсэн юм байна. Одоо Хуасан хотын захиргааны багийн 400 м болон сааттай гүлтийн тамирчнаар идэвхтэй гүйж байгаа. Тэр тод нүүрний төрх өхөртөн матлаа секси, муур төрхтэй, имижтэй бөгөөд ялангуяа YouTube-д гүйлтийн Карина гэх бичлэгээрээ олон анхаарлыг ихэд татчихсан юм байна. Үүний дараа олон продакшн нэвтрүүлгээс санал аваад спортын entertainment шоу болон сурчлаганд идэвхтэй ер нь оролцсон юм байна. Ким Минжигийн MBTI нь INFP бодит амьдрал дээр нэлээд тотогшоо, танихгүй хүндээ ичимхэж тотносвол их ийдэг, тоглоомч зан гаргадаг гэж өөрийгөө тодорхойлсон. Тэрээр биеийн галбираа тогтмол арчилж, ялангуяа тод харагдах хэвлийн булчинтай гэдгээрээ олонний анхаарлыг татдаг. Түүний идеал эрхтэй бол ийдэг, өхөөрдөм, нохоо төрхтэй, яриа хөрөөтэй хүн гэжээ. Ер нь солонгосчууд ингээ өөрсдөө нохоо төрхтэй, муур төрхтэй гэдэг ингээд гаднах ер нь нүүрний ингээд төрх байдлыг нь тэгж ярьдаг байгаа. Ким Минжи бас өмнөх сизнүүдээс маш олон санал авч исэн гэдээ одоо сошиалар маш их яригдчихэж байгаа. За тэгээд тухайн үед болохоор би одоо энэ тэмцээнд ороход арай бэлэн бишээ гэж хэлсэн бол хүмүүс одоо ингээд амар хөөрхөн болохоор нь маш хүлээж исэн. Тэгээд энэ сизонд ингээд орсон байгаа. За дараагийн хүн бол Чой Минасу. Энэ сизны ер нь бол гол яригдчихэж байгаа гол дүр байгаа. Чой Минасу нь 1999 оны 2 дугаар сарын 22-нд төрсөн. Тэрээр Америкийн нэгдсэн улсын нэр хүндтэй Иллинойсын их сургуульд олон нийтийн харилцаа communication чиглэлээр суралцсан. 172 см өндөртэй, гойлог биетэй, цэвэрхэн бөгөөд цайлган төрхтэй. Австралид төрж багаасаа олон улсад амьдарч Солонгост олон улсын сургууль төгсөөд Америкийн нэгдсэн улсын их сургуульд суралцаж байхдаа Мисс Корея тэмцээнийг сонирхож эхэлсэн юм байна. Амаргүй бэлтгэл ширүүн өрсөлдөөнийг даван туулж 2021 оны Мисс Корея сон цолыг буюу 2 дугаар байранд орсон. Мөн 2022 оны 11-р сард Мисс Дэлхий тэмцээнд Солонгосыг төлөөлөн оролцоод дэлхийн аварга болсон юм байна. За тэгээд энэ нь бол ихээхэн түүхэн амжилт болсон. Тэрээр асуулт хариултын үеэр ухаалаг, ойлгомжтой хариултаараа олонний анхаарлыг хүлээсэн. Чой Минасугийн MBTI нь болохоор ENFP. Өөртөө итгэлтэй, бусдыг ойлгож, урам зориг өгөх чадвартай нэг юм байна. Дараагийн оролцогч бол Сон Сингер. 2001 онд төрсөн, багаасаа хувцлалтын мэдрэмж сайтай, загварын онлайн сайтуудад хийсэн стайлын зургуудаараа олонний анхааралд орж исэн. 181 см өндөртэй, булчинлаг биетэй, хурц харцтай атлаа дотоод зан чанараараа зөөлөн няхуур хүн. Одоогоор сурчлага болон мэргэжлийн загварын модель хийж байгаа бөгөөд Shure магазин Кореагийн 142 дугаар дугаарын нүүрэнд гараад ирээдүйн загварын од хэмээн үнэлэгдэж байсан юм байна. Мөн бариста их сонирхолтой тул Сөүл хотын Ханнам дунд байрлах кафед ажилладаг бөгөөд найзтайгаа хамт эмнэлгийн брендинг бизнес ч бас эрхэлдэг юм байна. За дараагийн оролцогч Пак Хэ-сон 2003 онд төрсөн, Нобелийн шагналтнууд олноор төрүүлсэн Карнеги Меллон их сургуульд мэдээллийн системийн чиглэлээр суралцсан. Канад, Америкийн нэгдсэн улсад өсөж өрөө үрээний соёл дунд амьдарсан ч өөртөө итгэлгүй үеийг давж гарсан гэж түүхээ хуваалцсан юм байна. Мисс Дэлхийн аварга Чой Минасугийн илтгэл ярилцлагыг үзээд урам авч өөрийн нөлөөг бий болгохыг хүснээр Мисс Корея тэмцээнд оролцож 2024 оны Мисс Корея сон цол хүрсэн юм байна. 2 дугаар байранд орсон юм байна. Түүний MBTI нь ENTP. Идэвхтэй, эрч хүчтэй, маргаан мэтгэлцээнд дуртай, ирээдүйн Стив Джобс шиг технологиор дамжуулан хүмүүсийн амьдралыг хэлбэр болгох апп хөгжүүлэхийг мөрөөддгөө гэсэн юм байна. Тэгэхээр Минасу өмнө нь бас таньдаг байсан гэсэн үг юм байна.
Дараагийн оролцогч Ким Гуин 2000 оны 9 сарын 9-нд төрсөн Инха инженерийн коллежид агаарын тээврийн үйлчилгээний чиглэлээр суралцаж анх онгоцны үйлчлэгч болохоор бэлтгэгдэж байсан ч цар тахлын улмаас замналаа дахин бодож Мисс Корея тэмцээнд оролцсон юм байна. 2022 оны Мисс Корея Ми цол буюу 3 дугаар байрыг хүртэж одоо модель сурчлагын салбарт идэвхтэй ажиллаж байгаа юм байна. MBTI нь болохоор ISFP 50 уран бүтээлч зан чанартай ч ажил дээрээ маш хариуцлагатай хөдөлмөрч нэгэн. Түүний ideal хүн бол гадаад төрхөөс илүүтэй ёс зүйтэй, халамжтай, ийдэг хүн гэсэн байна. За өнөөдрийн дугаараар эдгээр 5 оролцогчийн ерөнхий мэдээллийг нь танилцууллаа. Таад маань эхний 4 анги үцэцгээс нүү энэ удаагийн сизон бол маш сонирхолтой санагдаж байгаа. Хүмүүс ч гэсэндээ сошиал дээр өрнийн сизон талаар маш их ярилцж байгаа. За тэгээд таад маань илүү энэ сизон 5-ын талаар бичлэг үзмээр ах юм бол комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Тэг манай бичлэг бас таалагдсан бол саб лайка дарахаа битгий мартаарай. За тэгээд bye.